Тэгээ сүүлийн өдрүүдэд бас улс төрийн халуун өдрүүд өрнөж байна. Мэдээж хэрэг одоо Монгол Ардын намын даргын сонгуул болсонтой холбоотойгоор уг улс төрийн үйл явдал бол эрчимтэй өрнөж байна. За би Монгол Ардын намын даргад нэр дэвшигтэй хөв хүмүүс хууль засагладаг эрхцүү төрийг бий болгохын төлөө Монгол Ардын нам маань хөв хүний бус хамтын удирдлагын байгууллага хэвээр хадгалахын төлөө Азийн цээжинд орших ардчилсан Монгол улс парламентынхаа засаглал, парламентынхаа дархлааг улам бүр бэхжүүлэхийн төлөө Монгол Ардын намын даргад нэр дэвшсэн. Монгол Ардын намын баг хурлын 8 дугаар хуралдаан хуралдаж Монгол Ардын намын баг хурлын гишүүдийн үнэлэхүй олонхын саналаар би Монгол Ардын намын даргаар сонгогдсон. Энэ дашрамд Монгол Ардын намын нийт гишүүд дэмжигчдтэй та бүхний төлөөлөл болсон баг хурлын гишүүдийн дийлэнх олонхын дэмжиж намын даргаар сонгосонд чин сэтгэлийн талархлыг илэрхийлж байна. За өнөөдөр өрнөж байгаа үйл явдалтай холбоотой бас тодорхой тайлбаруудыг хий. Сонгуульд хамт өрсөлдсөн журмын нөхөр маань ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй байгаагаас үүдэлтэйгээр сүүлийн өдрүүдэд гүйцэтгэх засаглалын зүгээс увайгүйгээр олон үндэслэлгүй баримтгүй зөвлөвдөр гүтгэж олон нийтийг төөрөгдүүлж байгаа үйл явдал болж байна. Парламент Монгол улсын төрийн эрх барих дээд байгууллага байдаг. Харамсалтай нь сүүлийн өдрүүдэд гүйцэтгэх засаглалын зүгээс надаар дамжуулж парламентын үйл ажиллагааг доголдуулах, бойкотлох ийм ажил бол зохион байгуулалтаагаар хийгдэж байна. Хамгийн тод жишээ дөнгөж сая хууль зүйн байнгын ороо хаалаа. Өнөөдөр 15 цагаас хууль зүйн байнгын ороо хурлаа эхлүүлсэн. Засгийн газарт болон бусад одоо улсын хурлын гишүүдээс магадгүй гүйцэтгэх засаглалын тэргүүнээс авч байгаа дарамтаас хамааралтайгаар хууль зүйн байнгын орооны хурлыг хуралдуулахгүйгээр бойкот хийлээ. 10 гишүүн эрдсэнд бүртгэгдээд 2 цаг хүлээгээд хурал болсонгүй. За миний хувьд хууль зүйн байнгын орооны гишүүдийн гаргасан саналыг үндэслэн хууль зүйн байнгын ороонд дарахтай зөвшөөрсөн өнөөдрийн үүсэж байгаа нөхцөл байдалтай холбогдуулж цагдаагийн байгууллагын удирдлагуудаас цаг үеийн шинжтэй бодиттой мэдээллийг авах энэ асуудлыг бол улсын хурл өөрийнхөө эрх үүргийн хүрээнд хийх ёстой гэдэг асуудлыг ярилцаж шийдвэрсэн. Монголын ард түмэн хэвлэлээр ээлж дараалан хийж байгаа мэдээллээс мэдээлэл авахаасаа илүүтэйгээр мэргэжлийн байнгын хороон дээр хууль хяналтын байгууллагын удирдлагууд ирж болж байгаа нөхцөл үйл явдал дээр бодиттой хариулт өгөх нь нэн чухал юм а гэж үзсэнтэй холбоотойгоор энэ хууль зүйн байнгын орооны хурал зарлагдсан. Харамсалтай нь бойкотлогдсон, дээрээс нь намайг гүтгсэн этгээдүүд энэ байнгын орооны хуралд ирэхгүй улмаас байнгын орооны хурал өнөөдөр хуралдаж чадсангүй. Энэ хурал ойрын үед хуралдаж энэ төрлийн үйл хэргийг тасалдахгүй, доголдохгүй явах нөхцөлийг бүрдүүлнэ гэдэгт миний хувьд итгэлтэй байна. За энэ бол ор үндэсгүй гүтгэлийн талаар би ярихыг хүсэж байна. Сүүлийн 2 жил орчмын хугацаанд миний биеийг нүүрсний хулгайч мэтээр зарлаж ямарваа нэгэн байдлаар баримт сэлтгүүгээр холбогдуулан бүтгэж ирсэн үйл явдалтай холбоотой. Эдгээр үйл явдал нь хууль хяналтын байгууллагаар шалгагдах нь битгий хэл, намайг дуудаж мэдээлэл авах нь битгий хэл нотлогдох нөхцөлгүйгээр явж байсан гэдгийг би өмнө нь сонсож байсан. Харамсалтай нь Монгол Ардын намын даргад нэр дэвших нөхцөл бүрдсэн, нэр дэвшигчээр зарласан тэр цаг үеэс эхлэн энэ үйл ажиллагаа элтэд итвэглээ. Улс төрийн дарамт, улс төрийн дарангуйлал гэдэг зүйл Монгол улсад бүрэн тогтсон байгаагийн тод жишээг би өнөөдөр өөрийн биеэр харж байна. Хууль хяналтын байгууллага асар их дарамтны дунд үйл ажиллагаа явуулахад ихээхэн хүндрэлтэй байгаа гэдгийг би сүүлийн өдрүүдэд улам бүр мэдэрч авлаа. За хэвлэл мэдээллийн хэрэгслээр амар баясгаланг нүүрсний хулгайч мэтээр зарлаж явсан нөхрийг 2 өдрийн өмнө Монгол улсын ерөнхий сайд Зандан Шатар хууль зүйн сайдаар томилж байгаагаа одоо үндсэн хууль зөрчиж улсын хурал танилцуулахгүйгээр Монгол улсын ерөнхийлөгчөд танилцуулахгүйгээр томилж байгаагаа зарласан үйл явдал болсныг та бүхэн харж байна. Миний хувьд нэг зүйл тодорхой болсон. Би намынхаа баг хурал дээр хэлсэн. Намайг өнгөрсөн 2 жилийн туршид ямар зорилгоор нүүрсчин болгох энэ ажил хийгдсэн бэ гэдгийн учир нь тайлагдсан
нүүрсчин болгох гэж гүтгэж байсан этгээд нь нүүрсчин болгуулахаар захиалга өгсөн этгээдээсээ Монгол улсын засгийн газрын гишүүн хууль зүйн дотоод хэргийн сайдын албан тушаалаар шагнуулж байгааг Монголын ард түмэн тэр аяараа харж авсан гэдгийг бас хариуцлагатайгаар хэлье. Амар баясгалан миний бие өнөөдрийн хүртэлх хугацаанд ямар нэгэн байдлаар аливаа хуулийн байгууллагад дуудагдаж шалгагдсан тохиолдол нэг ч байхгүй. Гэрчийн мэдүүлэг өгсөн тохиолдол нэг ч байхгүй. Аливаа шатны шүүхийн байгууллагаар гин буруутай гэдг нь тогтоогдож шийтгэгдсэн зүйл огтоос байхгүй. Монгол улс бол ардчилсан үндсэн хуультай улс юм а. Иргэн хүний нэр төр, албан тушаалтай этгээдийн ажил, албаны нэр хүнд гэдэг зүйл бол үндсэн хууль холбогдох хуулиудаар хамгаалагдаж байдаг зүйл. Яг энэ үг үйлдэлийг сүүлийн өдрүүдэд улс төрийн өндөр албан тушаалтай хариуцлагатай этгээдүүд удаа дараа гүжир гүтгэлгийн шинжтэйгээр олон нийтэд мэдээлэл хийж төөрөгдүүлж байна гэдэг бол ардчилсан Монгол улсын парламентын засаглалд аюул ирсэн том дохио юм а. Энэ асуудал өнөөдөр амар баясгалангийн асуудал байж болно. Гэхдээ энэ асуудал маргааш бусдын асуудал бол. Энэ асуудал нөгөөдөр та бидний бүгдийн асуудал болно. Монгол улс эрхчлөөд ардчилсан нийгмээ алдах аюул эрсдэлд орж ийн гэдгийг би энэгээр дүгнэж хэлж байгаа. Парламентд суудалтай улс төрийн намуудад ч бас би хандаж хэлхийг хүсэж байна. Та бүхэн маань аливаа асуудалд улс өөртөө баримт материалтайгаар хандах нь зүйтэй. Бидний санаачлагаар 126 гишүүнтэй парламент маань бүрдээд жил хагасын хугацааг үзэж байна. Мэдээж улс төрийн нам хооронд улс төрийн өрсөлдөөн тэмцэл цэвэр явагдаж байх учиртай. Харамсалтай нь баталгаатай нотлохоотой баримтгүйгээр улс төрийн намын үйл ажиллагаа шийдвэр гарч улс төрийн албан тушаалтны нэр төр талдаж улсын их хурл бусад төрийн байгууллагын үйл ажиллагааг явуулахад доголдол үүсэх нөхцөл үүсэж байгаад харамсалтай байна. Би ардчилсан намын улс төрийн зөвлөл болон ардчилсан намын бүлгээс гаргасан шаардлагыг бол би хүндэтгэлтэйгээр хүлээж авч байгаа. Гэхдээ өнөөдөр Тэмүүжин гишүүнийг хэлсэнчлэн ардчилсан намын бүлгээ хуралдуулж амар баясгалан намайг оруулж албан ёсны тайлбар хийх тэр боломжоор хангана гэдэгт би бүрнээ итгэлтэй байгаа гэдгийг та бүхэндээ хэлье. За энэ хүрээнд би цагдаагийн ерөнхий газарт гомдол гаргасан. 9 дугаар сарын 29-ний өдөр амар баясгалан намайг онц ноцтой хүн амны гэмт хэрэгт гүтгсэн. Энэ асуудлаар би холбогдуулан шалгагдсан хэсэг талаар тайлбар мэдээлэл гаргаж өгөөч гэж ингэж хандсан байна. За үүнтэй холбогдуулан би хууль зүйн дотоод хэргийн сайд Лавгийн Мөнхбаатар тандан хууль хяналтын байгууллагуудын үйл ажиллагаа бидний хүсэж байгаа иргэдийн энэ хүсэж байгаа хэрэгцээ шаардлагыг хангах хүсэлтийн хариу өгөх асуудал дээр яарвчлан шуурхай ажиллуулж өгөөч гэдэг хүсэлтийг би нэгд өдөр хандсан юм байна. Магадгүй энэ хандсан үйл явдлаас болоод Лавгийн Мөнхбаатар сайдыг хууль зүйн дотоод хэргийн сайдаас чөлөөлөх магадгүй амар баясгаланд цагдаагийн байгууллагаас өгөх энэ хариултыг өгүүлэхгүй тулд хууль хяналтын байгууллагуудын үйл ажиллагаанд улс төрийн дарамт үзүүлж байгаа нөхцөл байдал болцсохгүй байна гэдгийг би ойлгож авсан. Өнөөдөр надад хууль зүйн байнгын хорооны мэдээлэл сонсох хурал зарлагдсны хүчинд энэ цагдаагийн байгууллагын хариу ирлээ. Уг хариугаар энэ оны 3 дугаар сарын 2-ны өдөр талигаач болсон этгээдтэй холбоотой хэрэг үүсгэхээс татгалзсан бичгийг цагдаагийн байгууллагаас прокурорын байгууллагад хөргүүлснээ илэрхийлж байна. Би энэ баримтыг та бүхэнд хөвлөж өгнө. За ингээд үндсэндээ бол энэ баримтан дээр нэгдүгээр гэмт хэргийн шинжгүй үндслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорын байгууллагад хүргэснээ мэдэгдсэн. Нөгөө тээгүүр амар баясгалан намайг ямар нэгэн байдлаар энэ хэрэгтэй холбогдуулан мэдээлэл аваагүй гэрчийн болон бусад хэлбэрээр дуудаж шалгаагүй болно гэдгийг би хариуцлагатайгаар хэлье. Намайг гүтгэгч этгээд 30 сая долларыг ковидын цаг үе дээр Монгол улсын хилээр нэвтрүүлж оруулж ирсэн. Ахаад тэр баримтыг нь мэдж байсан этгээдийг нухацсан гэдэг үгийг Лавгийн том нэвтрүүлгээр орохдоо илэрхийлсэнийг та бүхэн бүгдээрээ мэдж байна. Энэ бол хүний ёсонд баймгүй улс төр эрх мэдэл албан тушаалд дуртай байж болно. Гэхдээ эцэг хүний хувьд хийж байгаа асар том гүтгэлэг юм а. Миний хувьд 4 хүүхдийн эцэг хөө. Өнөөдөр би улс төрчдийн шунлаас болж эрх мэдлийн төлөөх тэмцлээс болж би гүтгэгдэж доромжлуулж байгаагаа хизээж хүлээн зөвшөөрөх
ёсгүй гэж үзэж байгаа. Энэ утгаараа цагдаагийн байгууллагаас ирсэн бичгийг би бас хуулийн дагуу судалж үзлээ. За энэ дагуу эрүүгийн хэрэг хяналт шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 10 дугаар зүйл дээр 30-ын 10 дугаар зүйл дээр мөрдөгчийн хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах саналыг прокурор хянаж 7 хоногийн дотор шийдвэрлэнэ гэж заажээ. Тэгэхээр үндсэндээ энэ хэрэг прокурорын төвшөнд бүрэн хаагдсан хэрэг байна гэж дүгнж болохоор та бүхэн бас цагдаагийн байгууллага болон прокурорын байгууллагаас уг хэргийн талаар мэдээлэл авах нь зүйтэй гэж ингэж үзэж байна. За өнгөрсөн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулж уг талигаач болсон этгээдийн ар гэрийнхэн Монгол улсын хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулж олон баримт материалыг хамаг тэмдэгтэй материалыг ирүүлсэн байна. Уг материалда миний нөхрийн талаар ямар нэгэн тэр цагдаагийн байгууллага явуулсан үйл ажиллагаанаас гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэх үндслэл тогтоогдоогүй бид ном журмынхын дагуу сүүлийн замд нь үтсэ гэдэг энэ мэдээллийг хийснийг та бүхэн мэдэж байгаа. Энэ мэтчлэнгээр амар баясгаланг ямар нэгэн аргаар нүүрстэй холбож улс төрийн өч онцон авах гэсэн оролдлогууд сүүлийн өдрүүдэд явагдаж байгааг үүгээр дамжуулж би даслан зогсоохыг шаардаж байгаамаа. Ер нь улсын их хурлын гишүүд улсын их хурлын гишүүний үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, улс төрийнхөө байр суурийг илэрхийлэх энэ эрх хэрэгчлөө гэдэг зүйл бол Монгол улсын амин чухал зүйл байдгийг хэвлэл мэдээллийн хэрэгслийн хамт олон та бүхэн бүрнээ ойлгох ёстой. Энэ хоёр их гүрний дунд оршиж байгаа Монгол улс энэ ардчлал хүний эрхийг хамгаалах энэ байдлаа алдах юм бол бид улсаараа ямар төвшөнд очих вэ гэдгийг Монголын ард түмэн бүгдээрээ мэддэг. Миний хувьд Монгол ардын намын даргад нэр дэвшигтэйч тэр өнөөдөр ялалт байгуулад намаа өдөрдөн чиглүүлд ажиллахдаа парламентын засаглалыг тууштай дэмжиж эрх мэдлийн төлөөх шунлыг таслан зогсоож эрх хэрэгчлөөний төлөө тууштай зогсгуулно гэдгийг бас өнөөдөр мэдэгдэж байна. 126 гишүүнтэй улсын их хурл яагаад бүрдсэн үндсэн шалтгаан ердөө энд оршиж байгаа. Бид олон намын оролцоотой олон гишүүнтэй парламенттай байж хамтын шийдвэрийг гаргаж чаддаг байх энэ зарчмаас хязгаарч угарч болохгүй гэдгийг бас та бүхэндээ хэлхийг хүсэж байна. Өнөөдөр хуулийн байгууллагуудын үйл ажиллагааг харахад үнэхээр хүндрэлтэй болжээ. Би тэдгээр байгууллагуудыг буруутгахаас илүүтэйгээр тэдгээр байгууллагад очиж байгаа улс төрийн дарамт чахалтаас үнэхээр зэвүүцэн жигшиж байгаагаа бас энэ ташинд хэлхийг хүсэж байна. Яг миний би хэдийгээр өнөөдөр улсын их хурлын дарагч гисэн би энэ нөхцөл байдал, энэ улс төрийн дарамт дарангуйлал, энэ том хүчирхийлэл донд хүч мөксөж байгаагаа бас зарим талаар хэлхийг хүсэж байна. Гэхдээ яг энэ нөхцөлийг дэмжиж байгаа маш олон парламентын гишүүд, маш олон энгийн иргэд бас байгаа. Эдгээр парламентын гишүүд, эдгээр иргэдийнхээ хамтаар энэ шудраг ёсны төлөө энэ өвөөгүй гүтгэлэг хийж өрсөлдөгчөө нэр хүндийг нь гутаадаг энэ байдлын эсрэг хатуу тууштай тэмцэнэ гэдгийг би албан ёсоор илэрхийлье. Баярлалаа та бүхэндээ. Сурлын дарга хизэнээс чуулганы хэвийн үүдэг тухай тань дээр үүссэн эргэлзээг тайлбарлаад хуульцсан байнгын хорог нээлттэй хуралдуулж санал асуулга явуулахар болсон шүү дээ. За энэ хуралдаа өнөөдөр болоогүй юм байна. Ер нь цаашдаа энэ зодоо хаана бүрч яаж дуусах вэ гэдэг бол түүний хувьд ч гэсэн маш тийм эмзэг сэдв болчиход байна. Засгийн газар төсвөө хугацаанд баталж чадахгүй, төсвийг эргүүлэн тавчаа эзэнгүй болчлоо. Засгийн газар бол зөвхөн амар өсгөлэн гэдэг хүний эсрэг хууль зүйн ямыг ажилуулад ингэж шалгахаар болчлоо шүү дээ. Ер нь ерхий сайд ийм агуулгатай мэдээлэл хийчлээ. Энэ дээр та ер нь ямар тавьдаг вэ? За улсын их хурлын хэвийн үйл ажиллагааг явуулахад би түрүүнд урьдсан ардчсан намын бүлгийн зүгээс миний холбогдоогүй, оролцоогүй асуудлууд нийгэмд дэгдсэнтэй холбогдуулж энэ асуудлыг тайлбар хийх шаардлагыг ирүүлсэн. Тийм учраас би ардчсан намын дарга, ардчсан намын бүлгийн дарга, одонгийн цогт хэрэл даргад хандаж намынхаа бүлгийг хуралдуулж өгөхийг хүсэж байна. Миний би намын бүлгийн хурал дээр нь орж үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотой асуудлаар албан ёсны тайлбарыг хийж төрийн үйл хэргийг нэг хоромж тоглолдуулахгүй явуулахын төлөө байгаа гэдгийг бас та бүхэндээ хэлье. За хоёрдугаарт гүйцэтгэх засаглал гэдэг байгууллага парламентаас сонгогддгийг Монголын ард түмэн бүгдээрээ мэднэ. Өнөөдөр надаар дамжуулж парламентын дуу хоолойг боомлох гэсэн, парламентын үйл ажиллагааг доголдуулах гэсэн, улс төрийн хямрал үүссэн мэт нөхцөл байдалд хүргэх гэсэн оролдлогоо таслан зогсоохыг замдын шатар даргаас шаардаж байна. Монгол ардын нам хэдэнтэй хурлаа хийж хэдэн удаа намын дарга өөрчилж шинчлэх энэ үйл ажиллагаанууд
амжилттай явагдаж ирсэн. Тухайн цаг үедээ хэдийгээр маргалдаан, зөрчилдөөн, өрсөлдөөн байсан ч гэсэн тэр бүгдийг сонгуулийнхаа үр дүнгийн дараа бүгдээрээ мартаад хамтдаа уршилдаг алтан зарчмыг Монгол Ардын нам барьсаар ирсэн. Харамсалтай нь энэ удаагийн баг хурлын сонгуулийн үр дүнгээр ялагдсан журмын нөхөр маань намынхаа нийт гишүүдийн итгэл рүү ус цацаж намын 300 гаруй мянган гишүүдийн санааг чилээж Монголын ард түмэнд эргэлзээ төрүүлэх олон үйлдэл хийж байгаад харамсаж байгаагаа дахин илэрхийлье. За баярлалаа. Одоо жидүүгийн эрх толгойд олон гишүүдийн намын гишүүнчлээс төлөвлөж байсан шүү дээ. Одоо асуулт тань дээр яригдахаар уг нь шалгуулад гин буруугаа. Би баццгээ. Би зүгээр ганцхан зүйлийг хэлье. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр та бүхэн маань мэдээлэл явуулахдаа огт холбогдоогүй. Тэр байтугай гэрчийн мэдүүлэгч өгч үзээгүй хэрэгүүдэд хүнийг холбож гүтгэдгээ бас хязгаарлах хэрэгтэй гэдгийг бас аль биесээр хэлжээ. Би мэдж байгаа хөдөө аж ахуйн хамтаа хамтран ажиллаж байгаа хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл намайг зориудаар бүтгэж байгааг би мэдж байгаа. Гэхдээ би хэвлэл мэдээллийн мэдээлэл хэрэгжүүлэлт хязгаарч халдахгүй гэдгийг бас аль биесээр хэлье. Монгол улс арчилсан Монгол улсаараа хадгалагдан үлдэхийн төлөө би харин хатуу тэмцэнэ гэдгийг илэрхийлье. Ерөнхий сайдын эрх мэдэлтний дарангуйлал тогтсон улс хизээж байж болохгүй гэдгийг би хариуцлагатай мэдэгдэе. Ардын намын даргын асуудал дээд шүүхтэр гацнаа гэдэг нь ийм том мэдээлэл эрдэнэ хүнд яваад байгаа юм л да. Тэр тийм асуудал байх юм уу? Дээд шүүх бүгдтэй Монгол Ардын намын баг хурлын шийдвэрийг Монгол Ардын нам хурлаа хийснээс хойш дээд шүүхэд хандахаар баримт материалаа бүрдүүлж байгаа. Хэрвээ улс төрийн нөлөө орохгүй бол дээд шүүх Монгол Ардын намын даргаар сонгогдсон намайг бүртгэж авах бүх баримт нөхцөл хангалттай байна. Би та нарт нэг жишээ хэлье. Улс төрийн намын тухай хуулиараа намын дарга болон нам доторх сонгуульт албан тушаалтныг сонгохдоо нэг хүн байсан ч нууцаар санал хурааж сонгодог. Монгол Ардын намын баг хурал үүргээ гүйцэтгэж 2 шатны санал хураалт явуулсан. Эхний шатны санал хураалтаар миний бие 56.2% санал авсан. Зандан шатны хувьд 43.8% санал авсан. Ингээд тоолгын комисс болон баг хурлаас баталсан журмын дагуу баг хурал намын даргын орон гарсан учраас намын даргыг 3/2-ын саналаар нөхөд сонгоно гэсэн үүргээ биелүүлэх хүрээнд 2 дахь шатны санал хураалтыг явуулсан. 2 дахь шатны санал хураалтаар миний бие 86.5% саналыг авч сонгогдсон гэдгийг би та бүхэндээ аль биесээр хэлье.